биш үү штэ. Жишээлх юм бол за би зүгээр жижиг та том сэдвэрээ яриад том хүрээндээ би өөрийнхөө л хэмжээнд бас ярих гэж бодож байна л. Нэг л дээ тэр чинь. Тэгэхээр гэрт гэхэд л боловсон хүчний асуудал. Гэрт нэг туслуулах хүн авахд монгол хүн ажил хийж чаддгүй шүү дээ. А тэгтэл би өөрийгөө тэр хүний ганцхан хүнийг удирдах чадахгүй эмэгтэй байна уу гэвэл бас үгүй байгаа байхгүй. Тэгэхээр чи эн чинь хүний ухамсарын хувь хүний төлөвшлийн асуудал. Наадах чи олон юмар тайлбарлалт юм даа. Жишээ нь Монголд айгүй удаан дайн болоогүй тийм ээ. Эсвэл монголчууд малтай учраас үлсэж үзээгүй. Ингээл асар их том дайны дараа ялагдсны дараа эсвэл айгүй том үлсгэлэн байгалийн гамшигын дараа улсууд хөгжсөн тийм түүх харагдаад. Тэгэхээр одоо нэгэнтээ ийм дайн болголтой биш. Өөрчлөлт болохгүй тодорхой байгаа юм чинь хөгжил гэдэг асуудлаа жоохон холдуулаад ухамсарын хөгжил, хувь хүний хөгжил рүүгээ бүх хүчээ даажлаад нэг хэсэг үзүүл явсан. Хил дээр бас алах голын дайныг л дурдах хүн бол ганц хоёр гамин орж ирснийг л дурдахгүй юм бол хуйхын зэрэг орж ирснийг л дурдах хүн бол Монгол цочиж байгаагүй ард юм шүү дээ. Дэлхий цочиж байсан бол цочиж байгаагүй ард юм. Хятадыг Японы империалистуудаас чөлөөлж нэг гэж очиж байгаа юм. Чөлөөлж одоо Ганчхүүгийн даваад автлаар ирсэн улсууд дэлхий зарлж байгаа шүү дээ. Хятад улсыг Японы империалистуудаас чөлөөлөө. Хятад гэдэг нь хэдэн хүнтэй байсан. Япон гэдэг нь ямар хүчтэй байсан. Манай морин цэрэг хэдүүлээ байсан. Тэр бас айхтарч очроо шүү. Саяхан